2.4 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%, өнгөрсөн сарынхаас 8.3%-аар өссөн төдийгүй тус улсын импортын 2 дахь дээд амжилтанд тооцогдлоо. Манай улс төмрийн хөдрийн экспортоос багагүй урлагийг төсөвтөө төвлөрүүлдэг тул энэ хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Бүгд найрамд Хятад ард улс 2015 оны сүүлийн сар ихэд 96 сая тонн төмрийн өдрийн импортлсон хамгийн дээд хэмжээнд тооцогдож байсан юм а. Харин шинжээчдийн зүгээс дүгнэж байгаагаар 2016 онд энэ тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь гол экспортлагч манай улсын хувьд томоохон давуу талыг авчрах ёстой. Хятадд төмрийн өдрийн импорт өнгөрсөн сард нэмэгдэж цаашдаа ч нэмэгдэхээр байгаа нь бидэнд боломжийг авчирч орлогыг нэмэгдүүлнэ. Өчигдрийн байдлаар 1 тонн төмрийн өдрийн үн $62 төрсөн сүүлийн 3 сарын хугацаанд дах хамгийн өндөр ханш байгаа юм а. Хятадын зах зээл дээр бол нэлээд уналттай байгаа. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгжүүд холбооролт экспортоо хийж байгаа. Өмнөх жилүүдээс бол бага зэрэг буурсан. Гэхдээ бидний яамны зүгээс авж байгаа дэмжлэг нь бол тухайн татварын орчинд нь бол дэмжлэг үзүүлээ. Мөн одоо төмөр замаар ихэнх дээгдэж байгаа. Тэгэхээр төмөр замын тарифыг бас хөнгөлөлт үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо хэрвээ экспорт тээвэрлэлт зогсох юм бол төмөр зам хүнд байдалд орох юм эрсдэл байгаа учраас төмөр замтай яриад бол тариф хавь нь багасгасан. Дээр нь татварын бол гэрээний үнээр авах за хил дээр бадаг хураамжуудыг багасгах чиглэлээр энэ төмрийн холбоотой хамтраад ажиллаж байгаа. Хятад улсын хувьд намрын улиралд төмрийн өдрийн татаа авалт нь нэмэгдэх тул хэрэг саруудад импорт буурахгүй байх магадлал өндрөө. Нөгөөдгөр Хятадын тухайд дотоодын урхаанууд нь зардал өндөртэй байгаа тул төмрийн өдрийн үн буурсан үед гадаадын хямд өртгөөр нийлүүлэгчдтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байдлыг авчирчээ. Хятадын төмрийн өдрийн импорт өнгөрсөн сард инхүү нэмэгдсэн ч зэсийн импорт нь харин буурсан түнтэй явж байна.